Бүгдээрээ сайн уу? Пүүжээ байна. Тэгээд бүгдэнд нь шинэ оны, шинэ жилийн мэндийг хүргэе. За тэгээд би нэлээд удаа бичлэг ерөөсөө огт хийгээгүй. Тэгээ угаасаа бэлтгэл сургуульд тоглолт тэгээд ер нь тийшээ илүү их анхаарах хэрэгтэй байгаа болохоор хаяал нэг завтай, чөлөөтэй, боломжтой үедээ л ганц нэг бичлэг сонирхлоороо хий гэж бодож байгаа. Тэгээд одоо болохоор яах гэж байгаа гэхээр өнөөдөр өчтөр манайх найцтай хүнд тоглолт хийгээд тэгээ эцэст нь хожоод шинэ оноо гайхалтай хожлоор эхлүүлсэн байгаа. Тэгээ өнөөдөр манай баг амарж байгаа. Тэгээд амарж байгаа завтай байгаа учраас 2025 оны 3 сард эхэллээ. Тийм 4 сард би нэг юм зорилгын самбар гээд тэгээд ийм дахиад нэг юм ватам цаасан дээр дотор хойно харагдчихэв. Тэгээд ийм төлөвлөгөө хийчихсэн байхгүй юу? Тэгээд тэрийг нэг хөөрхөн бичлэг болгоод оруулж ирсэн. Тэгээд тэрийг одоо 25 оноо дүгнээд нэг юм жижигэл бичлэг хийхээр шийдсэн юм аа. Тэгээд гоё хамтдаа дүгнцгээе. Юуг нь вэ? Юу гисэн байна вэ? Харъя л та. За ингээд зорилгын самбар гэж байна. За ингээд өнөөдрөөс 2025 оны 12 сарын 31 хүртэл надад байгаа 267 өдрийн хугацаанд би гэж яагаад эхэлсэн байна. За тэгээд дээрх зорилтууд үүнд бүгд хамаарнаа. Өөртөө хэр үнэнч байхаа нэг хараад үзье. Гэт ийм зорилтууд тавьсан байна. Нэг 7-8 төрлийн. За тэгээ энэ талд нь болохоор ингэснээр би үр дүнд нь гэж яагаад нэг 4 зорилго байна яг. Зорилгоудаа ингээд гоё зөвлөөр биелсэн билүү яана. За эхний зорилго нь би дээдлэгтээ үлдээд ингээд дээдлийн багтай гэрээ байгуулад ингээд 20 минут унтчлаад плей-офф тоглоод ингээд амжилттай ахиулнаа гэсэн зорилго тавьсан байна. За энийг болохоор би ерөнхийдөө биелсэн гэж харж байна. Би дээдлэгтээ үлдсэн. Тэгээд сая оны өмнө 12 сарын 1-ний өмнө баг маань солигдсон байгаа. Би тэгээд хасуулгууд багтаа нэгдсэн. Тэгээ энэ чинь би болохоор хэдэн минут тоглох амжилттай ахиулах яах их бол одоо ерөөсөө надаас 100% шалтгааллах зүйл. Тэгээ плей-оффт бол тоглоно. Тэгээ цаашаа хэдэн минут тоглох, яаж амжилт гаргах, яах их маань энэ бол надаас шалтгааллах нэ. Тийм болохоор яг энд бичсэн хүрээнд бол би энийг биелсэн гэж харж байна. Тэгээд ингээд зөвлөж нэг дэх зорилго. Хоёр дахь нь зуны бэлтгэлээр шийдэл залдаа нэг төвшин ахиулнаа гэдэг гэсэн байна. Би тэгээд 100 сар гарныг алдсан юм аа. Би мөрөөдөртэйгээд тэгээд 73-аас 80 кг болох. За би энийг бол биелүүлж чадаагүй. Би 77 оруулалт өхүүлсэн. Тэгээ эргээд мас алдчихсан. За шийдэлт маань бол би бол арай дээрцсэн болов гэж бодож байгаа. Тэгээд залтан дээрээ би нэг сайн ажиллаж чадаагүй. Гэхдээ яг хуу шийдэлт залт гэлтгүүгээр ер нь яг хүний тоглолт бас яг өөртөө итгэлээс их хамаарж яг сайн шийддэг, сайн залдаг, эсвэл сайн муу шийддэг, муу залдаг, сайн тоглодог, муу тоглодог ч юм уу. Эдгээр маань бас хамаардсан болов гэж харж байгаа. Тийм болохоор энэ хоёр дахь зорилго маань бол за нэг 50% тайл биелсэн болов гэд би нэг зөвлөчий. Тэгээд 50% энийг би 100 гэж хэлсэн. За 3 дахь зорилго маань оюутны шгшээ дуудагдана гэсэн. Оюутны шгшээ баг гэж зарлагдаагүй санагдаад байна. Тийм зарлагдаагүй. Өнгөрсөн жилийн хувьд бол би угаасаа яг хөө магадгүй өргөгдсөн бүрэлдэхүүнд дуудагдчих магадгүй байх. Гэхдээ яг ингээд шгшээ багт би дуудагдах хэмжээнд бол байж байгаагүй. Угаасаа. Гэхдээ оюутны шгшээ баг ингээд дуудаагүй санагдаад байна. Тийм болохоор энийг одоо би яг хөө ийм зорилго тавиад явсан маань надад сайхан санагдаж байна. Айгу гоё. Тэгээ энийг би одоо ямарч юм бэ? Ингээл үлдээе. За тэгээд дөрөвдөх нь 3-3 Pro League-ээс олон улсын тэмцээний эрх авнаа. Бидэд чинь 6 стопт орсон. Тэгээд зургуулангаас нь эрх авах боломжтой байсан.
Тэгээ яг л өөрсдөөсөө болоод нэгээс нь л хамгийн сүүлийнхаас нь илүү ирэх авсан. Тэгээд нэг зүйл нь бол 100% биелсэн. Тэгээд бид Тянжины ирэх аваад 10 сарын 1-2-нд төлөө 31-2-нд төлөө тоглолцоод ирсэн байгаа. За тийм байна. Тэгээд ч одоо юу юм бэ? 31 267 өдрийн хугацаа гэдэг чинь би чинь нэг 4 сарын эдэнд хийлээ. 4 сарын эхний 7 хоногт л би яг хийсэн санагдаж байна. Тэгээд нэг иймэрхүү өнгөрсөн байна. За энэ чинээс болохоор энэ зорилтуудаа би яг яа л та. Нойроо зохицуул зурнаа эрт унтах гинэ. За би энийг бол яг үндэ нэг сайн хийж чадаагүй. Энэ бол би энийг нэг 20% л биелүүлсэн баг. За зөв бол зохицуул зурнаа. За би энийг бас нэг хоолтон дээр бол гэтээс нэлээд анхаарсан. Яг хоолтон дээр зөв сайн анхаарад ирэхлээр айгүй хурдан мас нэмжсэн. Би тэгтээ нэг 50% гэж үзнэ. Өөртөө хайртай үнэнч байна. Сахилга баттай байна. Би бол өөрийгөө айгүй их сахилга баттай гэж боддог. Ер нь айгүй их ялангуяа өсвөрт байхдаа би айгүй их тийм сахилга баттай тийм яг л өөртөө хайртай үнэнч тийм хүүхэд байсан. Одоо болохоор арай жоохон тэнэгтэй байгаамаа. Тэгэхээр би энийг бас нэг 40% байсан болов уу гэж бодож байна. Тууштай хичээнгүй байх. Энийг бол 100% гэж үзнэ. Би ер нь бол бэлтгэл огт таслаагүй. Ер нь бол тууштай байсан гэж бодож байгаа. За тэгээ зөрөгтэй сэтгэл зүгээ ингээд айгүйх чанга байлгана гэдгсэн ба. Тэг яг хуу зарим зүйлүүдээр би айгүйх амархан сэтгэлээр миний сэтгэл зүй айгүй юм савлгаатай байгаад байдیں۔ Тэгэхээр би энийг бол бас яг явахгүй би нэг бас 40% л гэсэн баг гэж бодож байна. За юм хойш тавихгүй байхыг хичээн. За мэдхгүй нэг ихэндээ л нэг би бол 20-30%. За өсвөл 30% байсан баг л гэж бодож байна. За эрүүл бэртэлгүй байхыг хичээнэ. Би эрүүл ер нь миний бие их өвдөөгүй. Тэгээд бэртэлгүй байж би чадаагүй. Би мөрөө мулталсан 100. Тэгэхээр би энийг 50% л гэж авч үзэх юм байна. Өглөө бүр хоолойн дасгал хийж ингээ гам уншиж дуулахыг хичээдэг. Манай ээж намайг жоохон бахт гэдэг бас өглөө босоод ингээ дуулаад дасгал масгал хийх юм бол хоолойн айгүй сайн байдаг гэд. Тэгээ манай багш ч гэсэн ер нь тэгтгэлтэй. Тэгтээ айгүй их нөлөөт байдаг юм байлээ. Би яг оролдож үзчихсэн. Тэгээ одоо ч гэсэн ер нь ингээ өглөө эрт босоод гоё дуулаад дуу сонсохоос илүү яг ингээд гадаад ч гэлтгүү Монголд ч гэлтгүү ингээд зохиолын ч гэлтгүү ингээд ийм pop, hip hop ч юм уу те рок дуу ч гэлтгүү ингээд үгийг мэддэг болвол ингээд дагж дуулаад өглөө эхлүүлэхийг би амар их хичээдэг. Ер нь тэгэхээр айгүй гоё байдаг. За тэгээд ингээд өглөө эрт цэврэх, ном ингэж унших, хоолойн дасгал хийх мэх. За энийг бас би нэг 50% л хийсэн. 100% юм баг байдаг наадсан. Йоо. За тэгээ ингээд үзэх юм болвол миний энэ жилийн өмнө жилийн зорилго маань ерөнхийдөө 75% юм байна. 75%. Тэгэхээр энэ ч нэг гоё бичнэ 2025 он 75% биелэлттэй өнгөрлөө. Тэгээд багч гэсэн хэмжээнд зорилго тавиад тэгээд тэрэндээ хүрэх гээд бас жоохон багч хэмжээнд те бас арай илүү энгийн үе бодоход арай илүү нэг хувиар ч юм илүү байсан болоо гэж би бодож байна. Тэгээд яг үе дажвэ тэгт өөртөө бас баяр хүргэе бүжээ. За тэгээд би
өнөөдөр нэг гадуур гэртэйгээ ойрхон гэртэйгээ ойрхон нэг бичгийн дэлгүүр хайгаад олсонгүй тэгээд бат умцаас авахгүй тэгж угаасаа бодож байгаа артал дээр нугасаа хийчихв тэгвэл илүү гоё юм амарч байх болоо гэж бодоод энийгээ одоо илүү яг гоё болгоод бүр илүү гоё чимэглээд гоё бодит болгоод тэгээд нэг үзнэ. Тэгээд дараа жил хэр болох нь тэ хэр хэмжээнд би хүрсэн байх нь гэдгээ нэг дараа жилийн үдээд дүгнээд тэгээ нэг юм бас нэг видео хийнэ. За тэгээд энийг ишгээ дахиад тавьчихна. Зэг нэг иймэрхүү юм болсон байна. Тэгээ өөрч тавина дөө. Тэгээд одоо сагсандаа илүү жоохон фокуслах хэрэгтэй. Тэгээсээ хэрэгтэй. Жоохон олигтой шиг тоглож хэрэгтэй байна. За нэг иймэрхүү байлаа. Тэгээд энэ ондоо бүгдээрээ гоё илүү хичээгээд эрүүлэнх бэртлэгэнт олуур байгаа те бүгднийх нь өссөн хүлээж байгаа мөрөөддөг зүйлсүүд нь биелэх болтугай гэж хүсэн өрөөе. Тэгээд дараагийнхаа нэг юм жижигхэн влогоор уулзцгаая. Гэтэ хизээ гэдгийг би хэлж мэдэхгүй байна. Тэгээ нэг ямар нэгэн байдлаар завтай үедээ нэг хиймээрс жижигхэн нэг юм хиймээр санагдсан үедээ ч юм уу хийх бах. Тэгээд бүгдээ сайхан амарцгаарай. Баяртай.